үндэсний баялагын санд буюу ирээдүйн өв санд 4 их найт төгрөг одоо хоримтлал үүссэн байна. За ирээдүйн өв сангийн энэхүү 4 их найт төгрөгийг одоо арвижуулах байдлаар захиран зарцуулах одоо эрх одоо өнөөдөр бас нэгдэж байгаа гэж ойлгож болно. За иргэдийн хоримтлалд одоо өнөөдрийг хүртэлх хугацаанд 1 жилийн хугацаанд 495 тэрбум төгрөг одоо Монгол иргэдийн нэрийн хадгаламжид одоо бүртгэгдсэн байна, мөнгөцсөн гэж ойлгож болно. За үүнийг одоо иргэн бүхэнд хуваавал 135 мянган төгрөгийн хадгаламж одоо үүссэн гэсэн үг. Тэгээд бүгдээрээ одоо аж ахуй нэгжүүдэд хадгаламжаа одоо арвижуулахын тулд шахдаг. Хамтаараа одоо бас онлайнаар одоо засаглах боломжтой болж байгаа гэдэг гэж ойлгож болно. За ингээд ийм Монголоор дамжин өнөөдөр нээлттэй болж байгаа энэхүү одоо дансаа шалгаж үзээд за шаардлагатай гэж одоо үзвэл одоо иргэд тийм карт хэлбэрээр бас одоо баталгаажуулж авч болно. Тэгээд гэхдээ энэ бол бэлгнээр одоо зарцуулагдахгүй. Одоо үндсэндээ хугацаатай хадгаламж гэж ойлгож байна. За хүү олгогдно. Бэлэн бусаар эрүүл мэнд боловсрал орон сууцчлалтанд одоо тус хадгаламжийг бол зарцуулж болохоор ингэж тогтоологдсон.